За сайн уу бүгдэнд нь өдрийн минь төргий, өдөөс хойш их өдийн минь төргий. За одоо эмэгтэй л хүн болсон хойно гэдэг шиг. За элвигээр орлоо, лүлүлэмоноор орлоо, найкаар орлоо, пилагаар орлоо. За тэгэл орж болох нөгөө нэг өөрийнх нь үндэсний үйлдвэрийн дэлгүүрүүдээр орлоо. За тэгээ орж болох зөндөө газруудаар орлоо, дэлгүүрхслээ. Гизээ чангартал дэлгүүрхслээ. Хүүхдээ чангартал дэлгүүрслээ. Гэхдээ нөгөө нэг дэлгүүр хэсэг дуртай юм болохоор ядарсан ч гэсэн хисээ явсаар агаад буудалтаа ирээд одоо яг амрах чинь. За тэгээд амрахгаа байж байхдаа бас дэлгүүр хэсгээ зөндөө их юм өөртөө шопинг хийчлээ. За тэгээд дээрэс нь нөгөө тухайн дэлгүүрүүд нь бас хөөрхөн хямдралууд зарлчиж одоо нөгөө нэгийг авал тэд хоёрыг авал тэд мэд энтер гээд за тэгэхээр нь тэндээс нь бас юмнууд авчлаа. За тэгээд би нөгөө нэг юм авсан юмнуудаа харуулад за тэгээд арзмаараас нь болохоор аль болох арзмаар авахыг хичээгээл SML гэл нэг шиг хийх юм уу авчлаа. Өөрт таалагдсан юмнуудаа бол өөртөө аваад үлдэгдэл одоо арзмаар буюу би ч одоо өмсдөг болсон 56 альтай болсон. За тэгээд үлдэгдэл юмнууд нь ямар сайзууд байгааг та хэдтэй хэлье. За тэгээд надтай бол 27-нд хамтдаа очно. Гэхдээ нэг хувцснаас нэг 2 ширхэг ч юм уу илүү 3 ширхэг ч юм уу илүү л байгаа. Ихэнх нь нэг 2 ширхэг л илүү байгаа. Дөө би тэгээ нөө эмиг өмсөж байгаа учраас AC-г нэгийг илүү аваад L-ийг нэгийг илүү аваад XL бас ганц ширхэг байхад зарим нэг юмнаас нь тэгж авсан. Түүнээс биш амар олон гол нөгөө нэг тэгж авч чадсангүй. Угаасаа дийлэхгүй. Дээрээс нь хоёулаа явж байгаа учраас нөгөө 23 хэлээр 2 гээд 46 кг ачаатай. Гар тийшэндээ болохоор 5 гээд 10 нийт 56 кг ачаатай явах ёстой шүү дээ админ нь. Тийм учраас юу ялаа. Хөрх юмнууд авлаа. Надад айгүй таалагдаа. Дээрээс нь бас энд нөгөө их дэлгүүрүүд нь айгүй гоё хямдрал зарлцсан байна. 50% хямдрал гин 60% хямдрал гин хямдрал дургүй эмэгтэй хүн гэж юу аах вэ? Ямар ч хэсэг авцсан. За тэгээ авсан үнэн дээрээ бол мэдээж нэг 30-аас 50 мянган төгрөг бол би нэмж зарнаа. За тэгээд яг өөртөө авсан юмнуудаасаа л илүү авсан гэсэн. Нэг ширхэг 2 ширхгийг илүү авсан. Түүнээс иш өөр бол илүү дутуу юм авч чадсангүй. За LV-гийн үнэртэй оснууд маань болохоор ерөнхийдөө бол сая нөгөө нэг 50% нь мөнгө нь бол ороод ирчих 50% нь зарагдсан байна гэсэн үг. За тэгээ нөгөө нэг шил маань 15 мг-аар байсан учраас хүмүүс ихэнх нь 15 мг-аар авсан. За тийм байна. За тэгээ би энэ хойдол миний нэг авсан утаснууд байгаа ёо. Тэгээ нөгөө айгүй их юм авчлаа. Жирэмсэн ч гэсэндээ би ингээд айгүй шунал хөдлөөд авчлаа. Тэгээ би төрчөөд өмсөх байх мах гэж бодоод авсан юмнууд бас байна. Тэгээд мүд одоо 11 сар хүртэл гадагшаа явахгүй юм чинь гэж бодоод бас айгүй их юм авчлаа да. Тэгээд одоо яах вэ? Гэхдээ та хэддээ бас харуулъя. Тэгээд та хэд маань сонирхсан зүйл байх юм бол миний авсан зүйлээс тэр илүү S арзмарын ч юм уу, L арзмарын ч юм уу авч болно. Би бол өөрөө нэг эмүүдийг бол аваад үлдчихэв. S-үүд би одоо төрчөөд S болно гэх юм бол S-ээс нэг ганц хоёрыг бас аваад үлдчихэж болно. Тэгээд ямар ч байсан та хэдэд яг авсан юмнуудаа л гоё үзүүлээд явъя гэж бодож байна. За тэгээ би чадан ядан өмсөж харуулна. Тэгээд нэг таад маань намайг бондойсэн том гистэй байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Тийм учраас бас нөгөө юу ягарэ. Ойлгоорой. Ойлгож хайрлаарай гэдэг шиг. За би зөндөө их юм авсан байгаа. Тэгээд нэг хувцснаас 3 ширхгийг өөртөө нэгийг авч үлдээд та хэдэд баг 2-ыг нь л зарах бах. Тэгээд та S өмсдөг хүн байвал азтай байж болно. L өмсдөг бол азтай байж болно. За тэгээ MS нэг ширхэг илүү байвал яг нөгөө нэг тэр тавцан дээр нь тавигдсан байсан юмнаас арзмаарыг асуусан чинь эндээс нэг үлдсэн, эндээс 2 үлдсэн, эндээс 3 үлдсэн гэсэн юмнуудаас нь яг өөртөө таалагдсан юм аа л авлаа. Тэгээд миний таалагдсан юм та хэдэд таалагдвал авч болох нь байна. За би ямар ч гэсэн углаад харуулнаа та хэдэд. Одоогоор бол нэг админ иймэрхүү нэг бондас юм байна шүү гэдэг. Ойлгоорой. Тэнд одоо ингээд нөгөө лүдөө ороод ээлгүй ороод тэнд ингээд баахан найкууд авсан байгаа ямар ч гэсэн. Тэгээд охин хүүдэл нөгөө хичээлийн цүнх мөнхийн аягүй чанартай юм авъя гэж бодоод зорин авлаа ямар ч байсан. За тэгээд би авсан хувцснуудаа өмсөж үзүүлье. Тэгээд яг байгаа арзмаарыг нь хэлнэ. За тэгээд миний худалдаж авсан үнэн дээр би 50 мянган төгрөг том хувцсан дээр нь буюу 50 мянган төгрөг нэмж зарах байх.
жижигхэн подолк нь бол 10,000 за хүргэлтийн 10,000 дээр ашигын 10,000 20,000 төгрөг нэмж өгөх байх. Гэхдээ та өөрсдөө мэд авахгүй байсан ч би нөгөө 5 ширхэг өөр зурагтайг авсан албаар тэгээд өөрөө зарагдахгүй бол өмсчин гэж бодоод авчлаа. За нэг тийм юм бол байна шүү манайхаа. Зя. За админ нэг бра өмсөе гэхгүй бол одоо яаж та шалтан нүцгэн нэгээр гүйгээд байх уу гэж бодож юм. Нэг бра болоод өмсөе. За тэгээд та өмсөд харуулъя. Та ингээ гоё тухтаа үзээ сууныз. Би угаасаа ингээд амьсгаадаад өмсөд тайлаад байх учраас за нэг тийм байна. За тэгээд би нөгөө нэг төвийн том их дэлгүүрүүдээр хийсэн болохоор яг хувцснууд нь жоохон үнэтэй. Гэхдээ зарим хувцс нь 50% хэмжсэн байсан болохоор гайгүй. За би жоохон иш ингээд жижигхэн гарч агаад юм өмсөе. Ямар ч гэсэн бра өмсөд хийник. Тэгээд та эдтэй үзүүлнэ. Та тэгээ гоё үзэж агаад энэ бүх хувцснууд надтай хамт Монголд очих юм шүү. Надтай хамт Монголд очих шүү заяа. Зя. За нэг амар гоё юм юу авсан. Нэг юм тааран хослол авсан. Яа бүр амар гоё. Надад бүр үнэхээр таалагдсан. За тэгээ би тэр тааран хослыг үзүүлье. Энэ тааран хослоос болох дээрээ дэлгүүртээ S зарцмаар нь дууссан байсан шүү. Тэгээд би M-ийг авсан шүү. За тэгэхээр S зарцмаар өмсдөг хүн бол гордолтгүй гэсэн. M өмсдөг хүн байх юм бол болно гэсэн шүү заяа. Амар хөөрхөн юу байсан. Тааран бүр юм маш гоё тааран хослол гэсэн. Тэгээд би бүр ингээд бас төвчж чадахгүй авчлаа. Тэгээд өөртөө авлаа. Та эдээс бас нэг 2 хүн авах гэж 3 хүн авах гэж бодоод бас юу яачлаа. Авсаа. За энэ болохоор баг дэлгүүрийнх нь үнэ нь болохоор хэдэн төгрөгийн үнэтэй юм байна. Айгу үнэтэй байсан. Энэ бүр 70% хямдсан байсан баггүй дэлгүүр дотроо. Тэгэхээр нь админ авсан. За мөгөнийг яалхтан харччуу. Тийш намгаа шилжсэн баг та. За ямар ч гэсэн ийм хослол манайхаа тааран заяа шуудан гэсэн. За тэгээ ийм маш гоё ийм өргөн өмдтөө. За тэгээ дээгүүр болохоор ийм цамцтай. За ийм хослол админ авсан. Энэ болохоор байгаа үннээсээ 60% хямдарсан байсан байхгүй юу? 1599-ээс хямдарсан байсан. Тэгээ Монгол мөнгөөр нэг 280 мянга болж исэн энэ ингээд би үржүүлээд үзсэн чи 280 мянга болж исэн. 700 хэдэн мянгаас хямдраад 280 мянга болсон байсан шүү хямдраад. Тэгэхээр би ийм хослол өөртөө авсан. За ингэж харагддаг. Би энэ нөгөө S зарцмаар нь дууссан байсан дэлгүүртээ тэгээ M, L, XL гэсэн 3 зарцмарын сонголттой байсан шүү. Тэгэхээр би энийг авсан. Ингээд энэ болохоор ийм тааран маш гоё тааран хослолтой байгаа заяа. Пүү нэ. Харин тийм ээ. Минь шэрлэх юм уу тий. За ингээд ийм гоё хослол авсан. Энэ 700 хэдэн мянгаас хямдраад 280 мянга хавцаад болцсон байсан шүү. Тэгээд авах хүн байх юм бол M1, L1, XL1 байгаа. M1, L1, XL1 байгаа. За 280 дээр гэдэг чинь 20 мянган төгрөг. За 300 мянган төгрөгөөр аваарай заяа. Би ингээд ашигын 20 мянга нэмчих. Хүргэлтэнд та гэртээ өргүүлж авахаар 10 мянган надад ашигын 10 мянга байхад болно. Би тэгээд нөгөө зарагдахгүй байсан ч M-ийн ээж L нь ээж таарч нь XL нь тэгээд ямар нэгэн хүн бас таарч бах гэж бодоод тэгээд нөгөө нэг хажуугаар нь өнгөрч чадсангүй амар гоё материалтай учраас хажуугаар нь өнгөрч чадсангүй шүү. За тэгээ ийм гоё хослол авсан. За энэ. За ингээд энэ болохоор өнгөөр нь голдоо бүстэй юм хэлээ л дээ. Тэгээд надад бол бүсмэс хэрэггүй. Та нараа бүслээд өмссөн ч болно. Ингээд маш гоё. Энэ хардаа. Ингээд өмсчих юм билээ. За тэгээд M1 байгаа, L1 байгаа, XL1 ширхэг байгаа. Тэгээд байхгүй гэсэн. S зарцмаар байхгүй шүү. M, L, XL таарна шүү. Тэгээд 3хан ширхэг байгаа. Надтай хамт 27-нд очино. Цэвэр 100% юм нөө таарн давуу материалтай. За би муухай юм бол өөртөө угаасаа авахгүй л дээ ойлгомжтой байж. За ингэж харагддаг. Гоё нөө. За ийм юм авсан. За энийг ингээ буулгаад өмссөн ч болно. Буулгахгүй өмссөн ч болох юм билээ шүү. За энэ
ингэж хөөрхөн харагддаг. Ер нь бол над чи нөгөө жирэмсэн биш бол бүр гоё харагдана л та. Тэгээ ямар ч хэсэн ийм гоё таарах хослол авсан M, L, XL таарах нэг ширхэг байгаа. 300 сая төгрөг юм дээ. Би одоо тэдээр авсан тэдэд зарна гэж хэлээд яах юм. Ерөнхийд нь би нэг 20-50 мянган төгрөгийн нэмэгдэл үнэтэй зарна шүү. Нэрийг заяа. Тэгээд авчиж тэгэхгүй болохоор айгу төгтөн дандаа нөгөө нэг аим гоо том дэлгүүрээс нь авсан. Амар шоналтай те. Хөөхөн шүү. Би энэ сайн уу гинэ. Сайн динсмагчээ сайн уу? Өмдөн дотоороо шорттой, энэ хүртлээ шорттой. Ямар ч гэрэлтэх юм юу ч байхгүй шүү. За ингээд 3 өсгүй энийг 300 мянгаар авах болно. За ийм M, L, XL арзмарын сонголттой ганц ширхэг шүү. За энэ өмдөн бол бүр айгүй гой өндөр суудлын модалтай. Би жирэмсэн байхад ингээд аваад ороод ирж ш тартаа. Ингээ арзмаар нь л угаасаа надад болчихлээ. Тэгээд уг нь S өмсдөг хүнд авмаар л байсан гэхдээ даанч S байхгүй. S нь бүр дууссан мэлээ. За энийг авсан. Яг юм бол таарна шүү заяа. Таарна даа гэж. Тэгээ ингээд эндүүдж мэндүүч юм бол чи ингээд намраад явж үгүй шүү дээ. За ийм юм авсан. За дараад нь болохоор нэг юм хоёр халааж авсан. Энэ бас M-ээр цэрнийг нэг л илүү байгаа. Өөр байхгүй гэсэн. L байхгүй зөвхөн M-с 2-2хан ширхэг байхаар магтсан. За энэ болохоор Монгол мөнгөөр нэг юу болж исэн. Монгол мөнгөөр чинь 160 мянга. Тий 160 мянга л болж исэн. 160 мянга л болж исэн. За ийм маш гоё цэвэр 100% даавн. Би нөгөө нэг өөрөө юм даавн материал дуртай байхгүй. Энэ ингээ усан цэнхэр өнгөтэй энэ миний өнгө юм байна. Усан цэнхэр өнгөтэй. Тэгээ энэс цав цагаан өнгөтэй нэг ширхэг илүү байгаа. 160 мянган төгрөгөөр авсан. Энэ палажнаас. За тэгээ авах хүмүүс нь скриншот хийж явуулаад юу ягаарай. Скриншот хийж явуулаад тэгээд зарагдсан байх юм бол нөгөө нэг болохгүй учраас шууд нөгөө мөнгөө хийж болохгүй шүү манайхаа. За энэ M-д таарна шүү заяа. Энэ цэнгэр палаж. M. За энэ M-д болно шүү. Ингээд цэвэр 100% даавн ийм. Энийний цав цагаан өнгөнд байгаа. Ингээд нэг ширхэг даагсан 160 мянган палаж. Цав цагаан өнгөнд байгаа. Энэ цагаан өнгөнд бүр амар гоё бас. Энэ. За ийм хоёр палаж байгаа 160 мянга 160 мянга M-д таарна шүү. S байхгүй гэсэн. Ардаа ингээ уйчдаг цэвэр 100% даавн материалтай ийм хоёр палаж байсан. Тэгээд хоёулангийн өнгөнөөс нь ингээ арзмааргүй байсан учраас нэг байсан гээл авсан. Эндээс нь хоёрыг, эндээс нь хоёрыг та нарт зарах бол нэг нэгийг л авсан гэсэн үг шүү. За ингээд 160 мянга төгрөгийн үнэтэй ийм хоёр хөөрхөн палаж байгаа. За ийм юм авсан. За дараачихыг нь харуулнаа. Миний өндөр 161 шүү. 161. Энэ өнгөд бол 170 мал болчих шүү. Одоо би ингээ өсгийтэй гутлан өсгөд ингээл таарчих гэсэн. Хэрвээ уртдах гэдэг юм бол доороос нь хасаад ямар ч асуудалгүй хасагдчихна. За ийм хостол байсан. За дараачих нь. Дараачих нь амар гоё заяа. Ай тоснаа. Би бүр мэдээд байна. Дараачих нь болохоор энэ бүрстэй амар гоё. Энэ бас 60% хямдралтай болсон байсан. Хослол ахгүй 60% хямдарсан байсан хослол шүү. Тэгээд Монгол мөнгөөр 290 мянга хавцаар болох бах та гэдэг зарах үнэ. За энийг бас та алдахгүй аваа. Ийшээ гарч байгаа юмсууд үзүүлээ. Энэ нь бас дурлан таад. За энэ ийм гоё юу бүхтэй заяа. Энэ таад бүр дурлан ийм гоё юу бүхтэй хослол байгаа. Энэ амар гоё. За эндээс болохоор SM, L 3 ширхэг арзмаар л байгаа. SM, L-ийн 3 ширхэг арзмаар байгаа. Энийг ингээд бүх юмд өмсөхөд гоё юм байлээ. За ийм хослол واخгүй юу ингээд ийм цамцтай тэгэнгүүтлээ юу бүхтэй хослол. Тэгээ энэ хоёр тал нь ингээ уягдчихдаг.
За ийм хостол авсан. Тэгээ би бол танцуугийн ингээ эргүүлээд өмс чинь тасгар хостол гэсэн үг шүү. Энэ офис ажилтаа хүмүүст бол айгүй гоё харагдана. Би угаасаа бас тэгж өмсөе гэж бодсон юм. SML байгаа шүү заяа. Тэгээд дуусаа нэг ширхэл байгаа гэсэн үг. 290 сая төгрөөр ингээ хосороо. Би нөгөө нэг жирэмсэн болохоор ингээд юу яагаад юм. Бомбоогоод энэ түүнээс иш бүр тасархаа гоё харагдана. Ийм гоё. Хослол хардаа. Ингээд өмсөгдчихдэг. За энэ хостол S1 байгаа, M1 байгаа, L1 байгаа. Тэгээд байхгүй гэсэн. 290 сая төгрөөр ингээ хоёулаа хосороо. 60% хямдарсан байсан шүү. 610 20 мянган төгрөг юм тийм. Би чи тооны машин дээр бодож үзэж байгаа төрөж ингээд дэлгүүр хэсэгтээ харсан. LV орчоод хажуу талынхаа их дэлгүүр орсон чинь ийм том аутлет тэр ингээд битүү хувцсан уу. Тэгээ ингээд 50 60 70 гэдэг ингээд бичсэн. Тэгээ би бүр авахгүйгээр яаж гарах вэ би энийг ч бодоо тий. За энийг 3 ширхэг байгаа гэсэн үг. За ингээд юугаа тайлчна гэсэн. Энд аюугаа загварлаг харагдах юм лээ. Юбгийн тусад нь өмсчиж болно, цамцын тусад нь өмсчиж болно. Ингээд начиг нийлүүлээд хос орно ч өмсчиж болно. За ийм гоё хослол байна энэ. Эртээхэн дээгүүрээ бра авчрах болов. За ёстой худлаа шүү. Би одоо ингээл дахиад өөр тийшээ юм маргааш яваад өгнө. Тэгэхээр янз бүрийн юм авчихгүй. Би зөв нөө өөрт таалагдсан хэдийн юмудаа л авлаа. Тэгээ нөгөө хүүхдийн сургууль цэцэрлэг орчих байгаа учраас бас нөгөө хүүхдүүдтэй нэг ганц готол авъя гэж бодоод тэгэл нэг юм уу цүнх мөгийн чанартай юм авчиж гэж бодоод бүтэн жил үүрх хэмжээнд бодоод ирлээ. За энд нэг данган гоё өмд ганцхан ширхэг байна. За нэг ширхгийг илүү гэсэн. Эсэрцмэрийн данган гоё өмд байгаа. Би энийг одоо өгч харах. Бас энийг авахгүй бол болохгүй гэж хажууд нь зүйлсээ гойжуулаад энэ ганцхан ширхэг эсэрцмэрийг илүү байгаа шүү энэ. Ингэж намирдаг хар өмд. За энэ баг 350 мянган төгрөгнөөс хямдраад бас 160 төлсөн байсан. Тэгээ 180 аваараа ганцхан ширхэг эс шүү. Бүр ингэж намирдаг гэсэн. Ямар ч нөө өвдөг суухгүй ганцхан эс тархал ганцхан ширхэг байгаа шүү. Дээрээ уяатай. Энэ амар гоё эс ингэ байхгүй гэсэн. Энийг өөртөө авсан би турхаараа нэг юм үснэ гэдэг. Энэ хоёрхан ширхэг өөр ямар ч хайрцмаар цаанаа байгаагүй. Тэгээд хоёрхан ширхэг байгаад нэгийг би аваад нэгийг таад заавна. Эс ирсэн юм. За дараачихын болохлээрээ энэ амар гоё ийм поло цамцсан. Үнэхээр гоё материалтай поло цамцсан. Тэгээ энийг бас диско авсан. Энийг бол би бүр байсан бүх арзмарын авсан шүү. ML XL гэдэг арзмарын сонголттой байлээ. Гэхдээ би ийм цагаан цамцыг нэг нөгөө оверсайзд өмсүүл зүгээр гэж бодоод байгаа. Эс угаасаа ч байгаагүй юм. За энэ ийм гоё нөгөө ингэж намирдаг цамц гэсэн үг шүү. За энэ цамц нь болохоор ингээд нөгөө эргэгдээд эндээ товчдогдчихно. Одоо цагаан цамц бол угаасаа хүн болгонд байх ёстой шүү дээ. Тийм учраас ингээд өмсөгдчихнэ. За ингээд юуны ч гадуур дотор өмсчиж болно. Ийм нөгөө юу тааран материалтай шүү. Тааран материалтай гэсэн. За энэ цамц болохоор юу байгаа шүү. Хинчээд болсон байлаа. Энэ бас амар хямдарсан байсан юм аа. Бас ч 10% дээр л байсан ямар ч байсан. 700 гэж чаар хэдэн төгрөг юм. 350 байсан тий. 350 гэдэг чинь тэр чи юу төвчүүлээ. 350-ыг энийг 35-ыг үүсгэн 35-ыг үүсгэн За энэ болохоор 350 мянган төгрөгнөөс хямдраад 150 мянган төгрөг. Биш
105,000 төгрөг болцсон цамц юм байна. За миний зарах үн болохоор 140,000-аар зарыг заяа 25,000 төгрөг нэмчи энэ цамцсан дээр 130,000 төгрөгөөр энэ гоё яг нөгөө юун цамц гэсэн үг шүү. Тааран 100% тааран даван ийм гоё поло цамц гэсэн үг ээ. За тэгээд арзмаар нь болохоор M, L, XL гэсэн арзмаартай. Гэхдээ нэг арзмаар том буюу over жоохон томдуулаад өмсвөл илүү гоё харагдана шүү. За тэгээд бүх хүндийн цагаан цамц байвал маш гоё. За ингээд поло цамц байгаа шүү ийм гоё. За ингээд надад сая үннүүдээ яагаад таардмаар тогтоогоод аваарай. За энэ цамцнаас болохоор айгүй хөөрхөн харин нэг 10 ширхэг олцсон. Гэтэ S арзмаар байгаагүй. За тэгэнгүүт та 9-ийг нь авч болно гэсэн. Би нэгийг нь аваад үлдчихнэ гэсэн. За тэгээ ML, XL гэхдээ нэг арзмаар жижигхэн татуу өмсчих болно. Ер нь бол ингээд бүх юмны гадуур over өмсчихэд гоё харагдана. Over size шүү. За энэ амар гоё материалтай. Би угаасаа юм болгоны нөгөө материалыг та харж авдгийг мэдэн шүү дээ. Тийм болохоор гоё байгаа дээ. За энэ бас амар гоё. Энэ үнэхээр гоё. Юу вэ гэхээр хослол байгаа заа юу. Бэн гоё хослол. Би нэг юм сүлээд нэг юм тааран даван материал нь дуртай авчаад байгаа. Энэ бол тааран давууч айгу гоё харагдуулдаг байхгүй үнэтэй харагдуулдаг гэдэг нэг тийм. Тэгээ дээрэс нь юм нөгөө агаар сэлгэхэд амар гоё болдог байхгүй юу? Агаар сэлгээд. За энэ болохоор бүр үнэхээр гоё юм. Энийг бас авахгүй бол болохгүйсэн байхгүй юу? Ийм юун дээр энэ бейж боронг гэх юм уу? Ийм бейж боронгон дээр ийм хагас анцтай бейж боронгон дээр ийм бор юбктэйгээ хосороо. Ийм бор юбктэйгээ хосороо шулуун бор юбктэйгээ бас таарна гэсэн. Ингээд яг хосоор нь ингэж өмснө гэсэн. Оффист ажилладаг хүн байх юм бол айгүй гоё харагдана. Энэ болохоор SM л байгаа. SM L нэг байж магадгүй байхгүй ч гэж магадгүй. Надаас сайн асуугаарай. SM бол байгаа. Тэгээд яг ингээ хосороо 250,000 гэж байгаа. Ийм тааран бор юбктэйгээ одоо энэ ингээ товчнууд нь яг энэ бор юбктэйгээ адилхан өнгөтэй. За тэгээд ингэж өмсгддэг. Шулуун загварын ийм юбктэй хостол. Эндээс бол S1 байгаа, M1 байгаа. L байж магадгүй байхгүй ч гэж магадгүй. Би нөгөө юмыг ухаж үзсэнгүй. За ийм гоёыг авсан. Ингээ артаа ийм гоё. Яг ингээ хосороо шүү. Айгу гоё харагдахаар байгаа юм хараа. За ийм юм авсан. Гоё нөө. За ингэж авсан. За дараачих нь. За дараачих нь болохоор юу авсан? Нэг 5 ширхэг подолк авсан, 6 ширхэг подолк авсан, 6 ширхэг подолк авсан. Амар хөөрхөн. Ингээд 2 ширхэг подолк нь 100,000 төгрөг болцсон байсан байхгүй 50,000 төгрөг болоо хямдарсан. Тэгэхээр би ингээд 6 ширхэг подолк авсан цагаан подолкнууд 50,000 төгрөгийн подолкнууд. Тэгээ энд SM л тарах юм байлээ. Өөр асмар болцсон юм байлээ. Тэгээ амар хөөрхөн 5 ширхгийг авсан. За тэгээ энэ подолкыг болохоор 50 гэдэг чинь. За хүргэлтийн 10. За подолкнаас бол нэг 5,000 төгрөгийн л ашиг харъя. Тэгээ 4 подолкийн зар нь 2-ыг нь бол өөр өмсөе. Зарагдахгүй бол бүгдийг нь өмснөө хамаагүй. За энэ болохоор ямар зурагтай вэ гэхлээр ийм. Энд ихтэй нэг 3 юм хослолоо өмсүүлсэн байсан. Тэгээд надад таалагдсан. За энэ. За цав цагаан өнгөтэй шүү дандаа. За уртлын зургнууд нь л өөр гэсэн. За нэг ийм хөрхөн бамбруу штэ. Ийм бишээ. Заантай гэх юм уу? Ийм заантай. За ийм 3 нохоотой. 3 нохоотой. За нэг хөөрхөн ийм юутай. Ийм улаан малгайтай юмтай. Подолкын 65,000 шүү. За ийм. За 4 подолк ил зарна. Үлдэгдийн өөр өмснө. Зарагдахгүй бол бүгдийн өөр өмснө. 6 ширхэг юм чинь. За ингээд ийм хөөрхөн цагаан подолк авсан. Дахиад болоогүй. Дахиад надаа ийм их юм байгаа. Одоо тэгээд дууссан. Одоо ингээд босдод өдөр юу гэсэн. За юуг нь харуулъя. За энэ жинс өмдийг харуулчих тийм үү? Жинс өмд нь болохоор
150,000 төгрөгийн үнэтэй джинс өмд авахгүй 170,000-д аваарай заа ёо. Цөөхөн угаасаа би нөгөө ганц хоёрыг хасан та эдийг авахыг мэдээл. За ийм гоё өргөн джинс өмд. Ингээд өмсөгдчихдөг. Энэ болохоор SML-д тарах нэг ширхэг байгаа. SML тарах нэг ширхэг байгаа. Ингээ өмсчөр аягүй гоё өргөн л гоё харагдаж байгаа байхгүй энэ джинс өмд. За ийм джинс өмд авсан. За дараагийн джинс өмд нь болохоор энэ бэж ингэж энэ аюу гоёсэн. Джинс өмдүүдийн дандаа 170,000-д нь аваарай. За энэ бас SML ганц ширхэг байгаа. Энэ өмд ингээд өмсчихсэн. Доошоогоо өргөн SML нэг ширхэг байгаа гэсэн энэ. Маш гоё зөөлхөн джинс өмд байлээ. Би одоо төрхөр өмсөе гэж бодоод өмснүүдийг аваа хийсэн шүү дээ. За дараагийн нь болохоор энэ стайл гоё талбайсан янзах шиг джинс өмд. Энэ бүр янзах шиг джинс өмд байна. Талбайсан. Энэ бол бүр амар өндөр хар. Ийм өндөр суудалтай ахгүй ийм өндөр суудалтай. Тэгээд хонос аяйгуу харагдана. Үзэг мангар гоё бол ийм талбайсан джинс өмд. Энэ болохоор S, M, L, XL нэг ширхэг байгаа шүү. Би нийт 5 ширхгийг хасан. Энэ тэгэд нэгийг өөрөө өмсөөл дөрвийг нь таад нэг өгчнөсөн. Энэ бүр өмсгөр тасархаа харагдана. Би бас энийг шууд хадгалж чаад хөнгөлөө өмсөе гэж бодож байгаа. За иймийг хасан. За дараагийн болохоор энэ амар гоё. Би одоо энийг нөгөө нэг фотографтай айгуу гоё лүк болгоод өмсүүлсэн байсан байхгүй тэр дэлгүүр дотор нь. Тэгэхээр нь бас тисгүй авсан. Энэ өмдийг өмсгцэн байсан. Одоо би таад өмсөд харуулъя. Энэ өмднүүд нь бүгдөө 170,000 төгрөгөөр таад өгч шүү. SML гэхдээ дандаа нэг ширхэг авчих шүү. Нэг хүн л нэг арзмаараас авна гэсэн. Өөр болохоор авахдахгүй гэсэн үг шүү манайхаа. Тэгэхээр нөгөө надаас сайн асууж иж би хийхгүй юу гэдгийг асууж иж юу гүйлгээгээ хийн шүү. Тэгэхгүй нөгөө ганцхан ширхэгийн учраас юу яахгүй гэсэн үг. Болохгүй гэсэн үг. За энэ ингээд S-ээс мэн би бол S-ийг аваад үлдэхин. Тэгээд энэ яаж өмссөн байсан бэ гэхээр за ийм гоё урт өмд байгаа заяа. Цав цагаан өмд байгаа. Тэгэнгүүт энэ нөгөө манеканд нь өмсгсөн байхаар би бүр дурлаад авцъя. За энийг болохоор яаж өмсгсөн байсан бэ гэхээр манеканд нь болохоор ингээ энэ фотошопыг өмсгөөд энэ джинсийг ингэж өмсгөөд энэ джинсийг өмсгөөд тэгээд дээрэс нь энэ цагаан фото өмсгсөн юм. Энэ болохоор тэмдэг даун фото шүү. За яг энийг ингээд тослуулаа өмсгсөн байсан байхгүй. Тэгэл би за дугаал авъя гэж бодсон юм. Энэ цамцлаа. Жохо өчгөр байгаа болохоор яаж юм. Дэлгүүр дотор алхаад амар хөөрх харагдаж байсан. Яг ингэж өмсөе гэж бодож авсан юм. Энэ ингээд нөө дэлгүүр дотор бол үнэхээр гоё харагдаж илээ. Яг ингээд өмсөд юу яатсан мэсээ, тавьсан мэсээ. Яг ингэж өмссөн мэсээ чи бүр амар гоё харагдсан. Энэ болохоор бүр ийм цэвэр 100% нөгөө нэг 100% ийм коттон шүү заяа. Энэ нөгөө полоноос арай үнэтэйсэн. Энэ 150,000 хацаа байсан шүү. За яг ингэж өмсөгдсөн байсан. За ингэж харагдчихсан. За тэгэнгүүт энэ өмд нь би өөрөө ингээ углаад үзсэн чи амар гой санагдахаар цэнхэр өмнөөс нь бас авсан байхгүй юу? Уусаа одоо 2 сарын дараа төрөөл би гоё болчихно гэж бодоод ийм цэнхэр өмнөөс нь авсан цайвар цэнхрээс нь бас ингээд. За цайвар цэнхэр нь бол SML, XL гэж байхгүй шүү бас. Ингээд авсан. Энэ цайвар цэнхэр дээр нь болохоор яах гэж байгаа вэ гэхээр дотор нь фотошоп өмсчөөд яг энэ цэвэр 100% даван материалтай полоны цэнхрийг өмсөж байгаа юм дээр нь би. Энэ хоёрыг ингээд хосоор нь өмсөд ингэж хосоор нь өмсөд дотор нь юм цагаан фотошоп гэнэ майк өмсөд тэгээд ингрийг нь задгаа тавиад өмсөе гэж бодож авсан. Өмд нь бол 170,000 бүгдөө SML гэх ганц зарцмарын сонголттой өөр байхгүй. Цамц нь болохоор ийм гоё поло
тааш. Ийм гоё материал нь таад бол дурлнаа угаасаа. Мэдчихин би мэдчихэж байгаа байхгүй юу? За ийм гоё юм авсан. За ингээ угаасаа ингээд дурлахгүй байг гэдэг тийм материалтай хувцснууд байгаа. За ийм юм авлаа. Өөр юу авбаа гэвэл за нэг 150 мянган төгрөгийн үнэтэй палаж авсан. Дандаа ээсээ дааж. Дандаа ээсээ. Таалагдвал яг авч болно. Таалагдахгүй бол би өөрөө дараа жил өмснөө. За ийм гоё шар палаж авсан өөртөө. Энэ өмсчгөр ингээд ингэрнэ гараад ингэж гоё харагдана. Энэ 150 мянга болсон Монгол мөнгө. За ийм гоёыг авсан өөртөө нэгийг авсан. Эдгээр бол нэг л байна шүү. Дандаа ээс ирцмээр. Би угаасаа ээс өмсөх гэж байна. Иймийг авсан өөртөө. За ийм байв. За дараагийн нь болохоор энэ амар гоёсан. Тэр шомлтой тий. Одоо хондод тааш таахгүй байгаа л дээ ээс ирцмээр. За энэ иймийг авсан ээсийг бас ингээд өмснө гэж бодоод. За ийм гой юмнууд авлаа эдмич. За тэгээд хамгийн гол нь нөгөө нэг арзмаар болгоноос ганцхан ширхэг л байна. За тэгээд илүү дутуу алга ямар ч байсан асуугаад нөгөө нэг уутан дээр нь нэрээ бичүүлээд авч болно. Тэгээд би 27-нд очино. Тэгээд мэдээж хүргэлтүүд нь бол 28-нд гарнаа. За одоо болохоор би юу үзүүлэх вэ гэхлээр юу яа. Хүүхдүүдтэй юу авсан бэ гэдгийг харуулъя. Хүүхдүүдтэй юу авсан бэ гэдгийг харуулъя. Хичээлийн цүнх би авсан гэдэг байгаа шүү дээ. Ямар цүнх авсан бэ гэдгийг харуулнаа. Шүплээ. Яа энэ сайн гоё юм аа. Хош бошуухан шиг төрөл бошуухан гой ганган хувцсан одоо өсмөр л биш. За юу авсан бэ гэхлээр хүүхдүүдтэй юу авсан бэ гэхлээр замарчсан лүлүүл юм ороод лүлүүл юмнаас би нэрээ амар гоё юм авсан шүү дээ өөртөө тэрийг өмсөж байгаа байваа их байсан биш. За ямар ч байсан хүүхдүүдтэй нэг ийм юмнууд авсан дэлгүүр байгаа. Эмэгтэй он болохоор ингээл дэлгүүр хэсгэрээ нөгөө хиймэл ундаа сэрэгдэм үү яа тийм мэдэхгүй ядархаа болоод явж явжсэн чинь яваад дуусаад манай хүн нөгөө нэг юу яах гээд юм авъя гэд өөр дэлгүүрт орсон чи ийш хатар өгдөд энэ бошуу шиг таксинаас суугаад буудлын руугаа явъя гэдэргээ би ч өөр инээдтэй тэгсэн шүү. За лүлүүл юмнаас юу авсан бэ гэхлээр лүлүүл юмнаа ороод за манай анаа надаа 2 малгай загсан байхгүй юу? Манай анаа. За тэгээд 2 малгайг нь авсан ямар ч гэсэн лүлүүл юмнаас ийм 2 малгай авсан юм. Ягаан өнгөтэй, хар өнгөтэй 2 малгай авсан. Анаадаа болвол. За энэ болохоор хэдэн төгрөгийн үнэтэй байсан бэ гэхлээр 180 мянга хавцаар юм байна Монгол мөнгөөр. 180 мянган төгрөгийн үнэтэй юм нэг малгай. Ийм 2 малгай авсан. Анаадаа. За ийм 2 малгай авсан. За би одоо өөрийнхөө авсан юмыг харуулъя. Миний юм бүр амар гоё. Тэснээс тус нь торон тийчих гэдэг. Амаа нэг их юм авсан юм шиг. За миний авсан юм болохоор шин загварынх. Тэгэнгүүтлээ үнэн нь болохоор нэг 650 мянга хавцаа юм байна. 650 мянга хавцаа юм байна. Энэ болохоор яадаг гэдгийг гэхээр ийм өргөн ингээд энийг нь доош нь болгоод өмнөд болгоод өмсчиж болдог. Эсвэл ингээд дээш нь ингэж болгоод ийм юу болгоод өмсчиж болдог. Өмдөлтөө хосоор нь болгоод өмсчиж болдог. Энийг өмсөж үзүүлэх нэрээ. Энэ амар гоё сан. Тэгээ материал нь бүр үнэхээр гоё байгаа. Тэгээ би бүр за би угаасаа авъё. Би жирэмсэн ч гэсэн хамаагүй. Би л авмаар гэсэн авцсан. Одоо удахгүй. Энэ хараа ингэж өмсдөг. Ийм өмдөхгүй юу. Тэгээ энийг нь ингээд доош нь болоход өмсчих болдог. Эсрэгээрээ болохоор энийгээ дээшлүүлээд ийм ингээд өмсчдэг. Ийм юм авсан.
Амар гоё агаас тээ. Ийм бол. Энийг 650 хавцаа болж байна. Монгол мөнгөөр үржүүлэхээр. За лүүлүгээс бол би өөртөө ийм юм авсан. Тэгээд бусад юмнуудыг нь авах гэхээр дандаа нөгөө нэг 6-700 мянга 800 мянган төгрөгийн үнэтэй учраас хитрхи том гидстэй учраас гидсэндээ тааруулаад юм авчих юм бол дараад нь томтчин гэж бодоод бол авсан гээ. Үнэтэй хувцснуудыг бол айхтар үнэтэй хувцснуудыг хямдхан юмнуудыг бол зүгээр л тэгэл за авчиг гэж авчих штэ тий. За тийм байна. За одоо хүүхдүүдтэй юу авсан бэ гэхлээр харуулнаа. За эхлээд нөгөө юу яах вэ? Найк урсан. Найк ороод хүүдээ хичээлийн цүнх авчигээд найк урсан чи олон сонголт байгаагүй. Тэгэхээр нь за энийг авчигээд найк руу ороод нэг ийм цүнх авлаа хүүдээ хичээлд нь өрүүлээгээд. За энэ болохоор 429 юм байна. Нэг 250 мянга хавцаал цүнх юм байна. За найкаас хүүдээ хичээлийнхэн цүнх гээд энийг авчлаа. Авсан чинь яг хажуу талд нь жоогоо алхсан чи пила байдгийн. Тэгээ пила руу орсон чинь ёо амар олон гой цүнхний сонголттой. Өнгөнгийн. Тэгэл яах вэ? За миний хүү энэ цүнхээ бэлтгэлдээ үүрэг. Энэ цүнхийг үүрэх ёстой юм байна гэж пила руу ороод ийм гой цүнх авчлаа. Дахиад нэмээд эмэгтэй хүний шунлаа гэж. Ийм гой цүнх. Хичээлд нь өрүүлээгээд хүүдээ. Хичээлд нь өрүүлээгээд ийм гой цүнх авлаа пилагаас. Энэ пилагийн цүнх нь болохоор 800 гэдэг чинь 440 50 мянган үнэтэй цүнх юм байна. За энэ бол чанар манараас амар байсан. За пилагаас хүүдээ бол ийм цүнх авлаа. За тэгээд охиндоо болохоор ийм харыг авлаа. Манай охин нөө жоохон эмо стайл дуртай хар өнгийн хувцсан дуртай болохоор ягаан өнгөнд дургүй шүү, ягаан өнгийн хувц бити аваарай гэдэг учраас охиндоо ийм хар цүнх авлаа. Энэ цүнх нь болохоор муу адилхан 400 гаруй мянган төгрөгийн үнэтэй юм байна. Ингээ бүтэн жил 2 жил үрчсэн энэ цүнхийг бол том жижигээрээ нэг чанартай юм авчраа айгуу сайн үрдэг байхгүй 2 жилдээ үрчдэг. За тий охиндоо ийм цүнх авлаа. За охиндоо юу авлаа? Ийм пилагийн хөрхөн ийм пүүз авлаа охиндоо. За тэгээ өсний болт авсан охиндоо. Болт нэг 50 мянган төгрөгийн үнэтэй юм байна. 2 ширхэг. Тэгсэн чи пилагаас хөрхөн ийм цүнхний 2 цүнхний зүйлт бэлгэлсэн. Энэ нь бас 30 мянган төгрөгийн бэлэг юм шиг байна. За ямар ч ийм юм авлаа пилагаас. За евро Аницка тайгер руу ороод өөртөө нэг ийм пүүз авлаа. Энэ пүүз болохоор 980 гэдэг чинь бас нэг 500 мянга хавцаал байсан юм байна. За ийм пүүз авч өмслөө. За манай хүн болохоор юунаас энэ ээж орсон шүү дээ тий. Манай хүн болохоор энэ юуны Аницка тайгрын шинэ өнгөн гинэ. Ийм брезент материалтай иймийг манай хүн авлаа. Энэ жоохон арай илүү үнэтэй юм байна. Гэхдээ яах вэ? Ингээд авчаар аяга удаан өмсгддэг байхгүй юу? За тэний хоолны газар орсон чинь нэг ийм юм бэлгэлсээ. Юу юм бэ? Далаан байцаа юм байна. Хоолны газар орсон чинь далаан байцаа бэлгэлсэн. За тийм мэдээж өнөртөө уснууд маань эднэр байна. За Pacific жилээс нь бол 15 мг л үлдсэн байгаа. Нэг л хүн авах үлдсэн байгаа. Тэгээд дууссан. За дурсамж төрлөөс нь болохоор нэг бас нэг 2-3 хүн авахаар нөө үлдчихсэн байгаа байх гэж би бодчих юм. Би нөө дансаа шүүж үзээгүй сууж байна. За одоо та хэдийн маань хамгийн авах өндөр боломжтой өнөртөө бас нь болохоор хамгийн сүүл гарсан энэ элис төрөл буюу нөө өнөрөө маш удаан барьдаг. Одоо авсан хүн болгон дахиж авъя гэдэг нэг тийм шин төрлийн өнөртөөс байгаа маш гоё юм. Эхлээд нэг хурц юм шиг мэдрэмж төрүүлж хагаад дараад нь шингэнгүүтлээ анхлам тансаг тийм үнэхээр тасархаа өнрийг гаргадаг. Энэ өнөртөөснаас нь харин хөөрхөн нэг 3-4 ширхэг гарахаар байна. 15 мг-аар 4 ширхэг гарахаар байна. За тэгээ эндээс нь ингээд яг энэ элис төрлөөс нь бол та ингээд авч болж байна. 10 мг нь 180 мянган төгрөгийн үнэтэй 15 мг 270 мянга болж байгаа. Яагаад та эдийг 15 мг-аар аваарай гэдэг байгаа вэ гэхлээр шил маань 15 мг-аар
би нэг 200 шил захиалсан чинь 18 мг-аар 15 мг-аар шил маань ирчихжээ. Тэгэхээр энэ шилэндээ хийгээд авчих. Угаасаа тэгээд үнэр нь гоё учраас та таалагдана. Тэгээд намайг нэг 10 сарын ихээр төртөл болвол та үнэртэй остойгоо бай чинь. Тэгээд миний кесарийн оёо идэгтэл болвол нэг 14 хоног болно. Тэгээд би гадагшаа тутагшаа дахиад яваад эхэлнэ. Нэг тэр болтол болвол ингээд иймэрхүү 15-20 мг-аар бол та арга цаагаад байж гинэ. Би тэрийг бол мэдчихэе. За тэгээд үнэртэй бас авсан хүн болгонд нь болохоор аваагүй төрлөөс нь за энд ингээд хэдэн шиг 2 4 6 за 8 ширхэг үнэртэй усны симпл байгаа маань 2 мг-аар гэсэн 2 мг-аар гэсэн 36 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг шүү дээ. Зарах юм бол тэгээ авсан нэг ихний тэр 8 хүн бүрдсэн л дээ. Тэгэхээр админ энэ үнэртэй уснаас энэ 2 мг-ийн савтагаас нэгийг бас давхар хийгээд бэлгэнд нь явуулчихнаа. Бити санаа зоорой. Тэгээд шилнүүдийг нөгөө энэ уутанд нь асууснуудыг энэ гоё тус тусны уутнууд нь хийгээ явуулчихнаа. Би бол замаасаа такс фриг бол өөрөө авчнаа. Хятадын такс фриг гэхдээ айгүй ядаргаатай орж ирдэг. Гэхдээ л заавал авах юмаа бол авна. Үнэртөөс бол ашиг юм бус гэдгийг та баг мэдчихэж байгаа хөө. Надаас дөрүүлээд тооллого тооцоо юм бодоод үзсэн байлгүй дээ манайхан гэж бодож байна админ. За нэг иймэрхүү анзааны юмнууд бол авлаа. За тэгээд уул чинь юу болсон бэ гэхээр би нэр амар гоё амьс авсан. Энэ амьснаас дараад нь ирэх байх гэж үгүй би 10 ширхэг амьс авсан. Нэг амьс нь болохоор хэд болж илаа 28 мянга. За ширхэг амьс нь 28 мянган төгрөгийн үнэтэй болж ирсэн шүү. Би яг энэ амьснаас нэг боодлыг авсан. За материал бол бүр амар гоё. Яг авахгүй ч гэсэн болно хамаагүй. Би зүгээр нөгөө хайрцагтаа хэдэн ширхэг байгааг нь мэдэхгүй байна. Зүгээр энэ уутаар нь багцаар нь авсан байхгүй юу. Тэгээ материал нь бүр амар гоё санагдаад нөгөө юу мөн дээр зарагддаг. Одоо Оницовка тайгер ч юм уу, пила ч юм уу, тэн дээр угаасаа амьснуудыг та мэдж байгаа бол амьснууд яг нэг 2 ширхэг амьс нь 80 90 мянга 100 мянга гэ байдаг шүү дээ. Энэ бол тэгэхээр ширхэг амьс нь нэг 50 мянгад оногддог гэсэн тийм брэнд амьснууд. Энэ яг тийм нэг брэнд үйлдвэрийн амьс юм байлээ. Тэгээд би угаасаа амьсанд өөрөө бүр нугсахгүй турштай. Тэгээ ямар ч ийм амьс бол би ширхгийг нь 28 мянга төгрөгөөр 10 ширхэг юм хар цагаан өнгийг бол өөртөө авсан. Тэгээд яг гоё ийм чиг татгүй даваа амьс авъя гэх юм бол 5 ширхгийг нэг хүн авч болно шүү гэж. Ахгүй ч гэсэн хамаагүй гэдэг шиг. Тэгээ өөртөө бас нэг хөөрхөн ийм юм авсан, мак авсан. Ийм мак авсан. Хөөрхөн багаз. Нэг шиг ийм левчиг авлаа өөртөө. Эднэрний яг жоохон үнэтэй юм билээ. За ийм хөөрхөн юм авлаа. За нэг иймэрхүү юмнууд авсан админ чинь. За тэгээд үнэртэй оснууд нь бол ойлгомжтой. Дурсамж төрлөөс нь нэг хэдэн ширхэг гарна. Элис төрлөөс нь гарна. Пасифик чилээс бол ганцхан 15 мг-аар нэг ширхэг л гарахаар үлдсэн шүү манайхаа. Тэгээд тэгэл болцсон. Өнөөдөр бол ийм их юм хийлээ. Тэгээд зөндөөч их мөнгө өрлөө. За тэгээд зөндөөч сайхан дэмий тэнлээ. Тэгээд дуртай юмнуудаа авсан учраас ингээ ядарсан байгаа л ахaltaа. Гэхдээ зөндөө гоё юм авсан байгаа учраас сэтгэл санаа бол ядраагүй байна. Нөгөө бие организм ядарсан ч гэсэндээ тэгээ ямар ч байсан та хэддээ бас юмаа үзүүлээ, чадан яаран үзүүлээ гэж бодоод догтлоод лайв асаагаад лайв хийчлээ. За тэгээд лайва буцаагаад эхнээс нь ухрааж үзээд сонирхолтой зүйл байх юм бол бас авч болноо. Тэгээ болоо. Лүлүлийн манаас ийм гоё юм авсан. Одоо энийг ингээл доош нь ингэж харуулж байгаа л. Ингээд өмсөг гадар явах юм шүү. За ийм байна. За баяртай биш. Нэрэ нэг ийм юу байгаа. Нэг ийм одоо энэ миний хол картери яг оргин л доо. Картери оргин 37-8 саятай байгаа. Та хэд мэдж байгаа. Энийний яг нөгөө нэг копи гэсэн үг. Копи буюу 18 каратаар гэхдээ яг алтан адилхан гэсэн үг. Бараг бүх юм нь адилхан мөртлөө зөвхөн нөгөө юу нь байхгүй. Одоо баталгааны одоо картериас худалдаж авсан гэдэг баталгааны бичиг байхгүй. Түүнээс ш яг нөгөө алт манад авсан бол баталгааны сорц мөрс бүх юмтайгаа байгаа. Тэгээд сайз нь болохоор юм нэг жоохон нарийнхан хурууд ийм нөгөө савхан хуруутай хүн таарахаар 32 грамтай ганцхан ширхэг байгаа шүү. Тэгээд
үнийг нь бүр нөө авсан үннээсээ хямдруулаад одоо өгөх гээд байгаа маа нэг хүн байгаамаа. За тэгээд та ийм бугуурч авахаар бол холбогдоод надтай холбогдоод авч болно шүү. 16 сайз зүүдэг гартай байх юм бол маш гоё хямдаар авах боломж байгаа шүү. Нэг хүн мөнгөний хэрэг гарчаа цоо шинээрээ байгаа зараад өгөөч гэд гисэн. Тэгээд тэрийг нь зарж өгөх гээд нэрээ хэлж байгаа шүү. Яг энэ картерийн энэ бугуурч юу заяа. Тэгэхээр нэг өсрэл нэг 20 18 19 сая ч юм уу 20 сая ч юм уу. За 20 сая дотор л болох байх. Ямар ч байсан картерээс 39 саяар авч яхаар одоо 20 саяар бас нэг юм бугуурч авах боломж байгаа шүү нэрээ. Нэг хүн хилээд өгөөч гээ гойс юм аа. Тэгээд ийм байна манайхаа. За тэгээд бүгдөө баяртай.